2024 оны 9-р сарын 14-нд төв цэнгэлдэх хүрээлэнд Rocket Bay-ийн Puujin баяраар тоглолт болох гэж байна. Тасалбарыг Social Pay аппликейшны нэмэлт үйлчилгээ зэснээс болон портал цэгмээр худалдан авах боломжтой. Хэрвээ та зээлээр авахыг хүсвэл Social Pay аппликейшнаар дамжуулан виртуал зээлийн карт захиалаад түүгээрээ авах боломжтой. Гэр бүлийн гишүүдийнхээ дугаар, Mobinet-ийн төлбөргээд бүх төлбөрөө Mobicom аппликейшнаараа багцаар нь төлөөрэй. Puujin баяраар тоглолтын тасалбар худалдан авах линкийг бичлэгний тайлбар хэсэгт оруулаа. За бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Нэг Зэг сайн бацхан уу. Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2024 оны 8 дугаар сарын 2-нд нээлттэй хийсэн Trap хэмээх маш сонирхолтой фильм байна. Нилээд бас хүлээлттэй байсан кино. Тэгээд гол дөрөв хувьд гэвэл мэдэх нэг нь мэднэ, залуу байхдаа маш царайлаг нэгэн байсан Josh Hartnett гэх жүжигчин гол дүрийг нь бүтээсэн байна. Ер нь бол сувд эргээр нь л манайхаа сайн таних байх. Тэгээд бас Scarlett Johansson, Rihanna хоёртой болцож байснаар нь сайн мэддэг байхаа. Тухайн киноны хувьд гэвэл 30 саяар бүтээд одоохондоо 71.6 сая доллар олчихсон байна. Ерөнхийдөө бол нэг цоврал алуурчин цагдаа нарын бэлдсэн өөрхөн тоглолт үзэх гэж байгаад орчихдог. Мэдээж булан чахуулсан учраас маш их ухаан зарж байж тэндээс гарах шаардлагатай бол. Тэгээ үзэгчдээс авсан үнэлгээ хүмүүсийн юу гэж бодож байгааг хэндэж хамаагүй болохоор бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Гал унтрагч Купер өөрийн охин Райлитайгаа хамт түүний хамгийн дуртай дуучин Lady Raven-ийн тоглолтыг үзэх гэж байна. Тэр охиноо дагуулan цэнгэлдэх чиглэн алхаж байтал ягаад ч юм бэ талбай тойроод маш олон тусгай хүчнийхэн иржигсэн хамгаалалтанд гарч байдаг. Өвөнд нь нэг их ач холбогдол өгүүлгүйгээр манай хүн дотгошоо охинтойгоо орж дуртай уран бүтээлчийнхээ дуун дээр бүжиглэх Райлигийн бичлэгийг хийн зогсон. Дараа нь тэр хаваар сонирхоод жаахан алхвал бүр тухайн хотын бүх цагдаа нар Lady Raven-ийн тоглолт нэрчгсэн орох гарах хаалга болгоныг харуулдаж байдаг. Купер хаасайгууд эднийг хардаг шаартай охиноо эрхлүүлэх гэж ирсэн болохоор түүн рүү л анхаарлаа хандуул. Ингээд хэсэг хугацааны дараа хүсэн хүлээсэн тоглолт эхэлдэг. Манай залуу охиноо хараад баяртай байгаа ч ямар нэг зүйл түүний санааг ихэд зовоох учраас Райлид морь харчгаад ирье гэж хэлээд 0 руу яв. Суултуурт ойрцсон даруйдаал манай залуу уцаан гаргаж ирээд Хяналтын камераараа Спенсер гэх бусдын эрхэнд байгаа залуу хүүг ажиглаж эхэлдэг. Дараа нь тэр саяхан нас орсон ээжигээ харж хэсэг манарч зогсно. Гарцсан дээр Купер охиныхоо ангийн хүүхдийн ээжтэй таарч юу хийж явж байгаа талаар асуухад манай охиныг хамтартайгаа тэмцэж чадсан гэд тоглолтын дундор тайзан дээр гарч ирэхийг өрсөн гэж хэлдэг. Үүний дараа бидэнд одоо байгаа цагдаа нар дээр дахиад нэмэлтээр ирж байгаа тусгай хүч техник харуулад энэ ажиллагааг удирдах байгаа доктор Грантыг танилцуул. Энэ үеэр заалан дотор үзэгчид утасныхаа лагасааж намуухан хэмнэлээр Ревений дуг даган дуулцгааж байдаг. Утасны гэрэл цагдаа нар үзэгчдийн дундаас нэг-нэгээр нь суглан авч шалгаж байгаа үйл явдал Куперийн толгойд төгшүүр зарлана. Ингэсээр тоглолт дундаан ор завсарлага авахд Купер охиноо дагуулад дурсгалын бодолг авахар явдаг. Гэтэл өнөөх нь ганцхан үлжсэн байгаа зогсохгүй Райлигаас гадна дахиад нэг охин нөгөө бодолгийг авах гэж зогсож байна. Купер шууд л охиндоо хандаж миний охин энэ хүүхдэд зам тавиад өгчхөө гэж зөвлөдөг. Энэ үйл явдлыг хажуунаас нь харсан худалдагч Жими сайхан сэтгэлдээ залууг ихэд таалж би та хоёр дахиад нэгийг олоод өгөө гэж хэл. Өөрт нь итгэж байгаа шууд л гадралсан Купер эргэн тойронд нь юу болоод байгаа талаар асуухад хөл хөдөлгөөн ихтэй тоглолтыг далимдуул цагдаа нар дунд иргэн насны Баачер хэмээх нэгэн цуврал алуурчин барих гэж байгаа талаар бор залуу түүнд хэлдэг. Тусгайгийнхан алуурчны хар зураг бас бус мэдээллүүд байгаа юмсан. Купер шууд л эргэн тойрноо ажиж гарах боломжтой газар байна уу хэмээн хардаг боловч ой сахиулагчид тентхийн булан дохой бүрт зогсож байдаг. Тэр бүр өөртөө симхи гаргахын тулд шатны хажуу зогсож байсан эмэгтэйг дүлхэж унгааж хүртэл үздэг боловч гадаа хаалган дээрх цагдаа нар нэг-нэгийн тэр дорн нөхөн гарч ир. Удалгүй тоглолтын завсарлагч өндөрлөж дуучин бүсгүй үзэгчдийн өмнө гарч ирээд өөрийн хамтрагчаа тайзан дээр дууд. Тэр шалан доороос өргөгддөг шатны тусламжтай дээш гар. Купер өнөөхөрийн гарч ирдэг газарт гадагшаа гарах гарч байна уу хэмээн шалгахаар охиныгоо тийшээ хамт явах уу гэж асуудагч Райли аавда татгалцсан хариу өгдөг. Тэгэхээр охиноо ганцаараа үлдээчгээ Жими дээр очиж өнөөх өгнө гэсэн бодолтыг нь авахар очив. Бор залууч манай хүнийг дагуулаад тусгай хэсэг рүү нэвтрэхэд Купер түнд мэддэгдэлгүйгээр нэвтрэх үнэмлэхийг нь хулгайлж түүнтэй нилээд орхиноос нөхөрлөөд амждаг. Жимигийн картыг ашиглан Купер нэг өрөөнд орж ирэх боловч тэнд нь битүү тусгайгийнхан зогсчихсон хуралдаад байж байна. Манай хүн ч тайван байдлаа хадгалан тэдний дундор юу ч болоогүй юм шиг гатлаж гараад кофе машин дээр дөхөж очин бүр нэг цагтаа сахар хүртэл дамжуулаад амждаг. Тэндээс гарахдаа Купер тусгайгийнхны хоорондоо харилцаж ажиллаа явуулдаг станцыг нь хулгайлж чадна. Гарцан дээр тэр Райлигийн ангийн охины ээжтэй дахиад л таарах бөгөөд тэдний яриаг энэ удаад цагдаа нараас зугдах гэсэн нэгэн эр тасалдуулдаг.
Алуурчин энэ үеэр доктор Грантыг анх удагаан олж харна. Зааланд эргэж ирсэн даруйдаал тэр хулгайлсан станцаараа цагдаа нарын төлөвлөгөөг олж мэдхийн тулд яриаг нь анхааралтай гэгчин сонсон зогсдог. Копууд дохирох царайтай сэжиг бүхий хүмүүсийг нэг нэгээр нь шалгасаар л байна. Купер байц суух газраа олж ядан охиндоо дахиад нэг тийшээ явчихад ирээ гэж хэлээд эргэн тойрондоо байгаа хяналтын камернуудыг тоолж эхэлдэг. Тэгээ харж зарж байгаад камергүй газрын галын тохиоллыг ажиллуулахар шийднэ. Гэтэл яг энэ үед доктор Грант түүний энэ үйлдэлийг урьдчилан харж хэрвээ аюулын тохиол асах юм бол барилгаас нэг ч эрэхтэй хүнийг гаргаж болохгүй шүү гэж тушаадаг. Каунтерын ажиллагч 1xbet та бүхэн бичлэгний дор байрлах линкээр ороод бүртгүүлэх хэсэгт даран амар гэсэн миний нэрийг промо код хэсэгт хийж бүртгүүлвэл анхны депозитондоо 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөгч хийсэн түүнийгээ бонусанд авна гэсэн. За ингээ бүгдээрээ кинод орцгоё. Дээвэрлүү гарах хэрэгтэйг ойлгосон залуу хаалган дээр зогсох хамгаалагчдыг холдуулна. Ингэхдээ тэр төмс шаарддаг халуун досонд газтай ундаа хийгээд градусыг нь нэмчихдэг. Тэгээд бяцхан дэлбэрэлт босны дараагаар хаалагч чөлөөлөгдөж Купер хормогт зүүжгсэн гимгүү царайлаа дээвэрлүү гараад ир. Мэдээж тэнд нь тусгаагийнхан байж байдагч манай залуу Жимигээс олж мэдсэн ажилчдад өгсөн нууц нэрийг нь ашиглаж тэдний толгойг эргүүлээд буцдаг. Ингээд гарсан хаалгаараа эргээд ороод иртэл нөгөө тосонд түлэгдсэн эмэгтэй тэрэгэн зэрэг дээр хэвтэж байна. Байн алга болоод байгаа аавыгаа харсан Райли баг зэрэг түүнд уурлснаар Купер тоглолт дуустал хаашаач явж чадхааргүй болчиход. Ингээ шүглчихсэн дээшээ хараа зогсож байтал түүний толгойд дахин нэгэн мэрэгэн санаа орж ирнэ. Тэр леди Ревний ах тэр явж очиод манай охин саяхан хор тавдар тусаад идэгсэн. Түүнийг онцгойлон харж үзээд шүтэж явдаг дуучинтай тоглолтын үеэр уулзуулж болох уу хэмээн гуйд. Түүний энэ төлөвлөгөө бүтээж манай хоёр хүзүүндээ хүндэт зочдын тэмдэг зүүж цагтаагийн хамгаалтын хажуугаар алхалж эхэлнэ. Менежер нь Райли дээр дөхөж ирээд хизээ хаашаа тайз руу гарахыг нь хэлж өгдөг. Купер энэ үед эргэн тойрноо дахиад л ажиж гарах гарц хайсаар л байна. Төд дуудлгүй Райли тайзан дээр гарахад үүнийг нь харсан нөгөө ангийнхны хүүхэд ээжтэй хэм маргалдаж харагддаг. Тайзны ард дараачийн гарах охиныг авчирхад өнөөхөн сандарсандаа болоод манарч унахад Купер яг хажууд нь байж таар. Тэгээ тэр охиныг аваад тусгай хэсэг рүү очиод энэ хэсгээс ороход илүү хэлбэрхэн санагдаж боломжит бүх хөвлөрүүдийг тооцоолон юу ч хийхэд бэлэн болоод ир. Ингэж явсаар тоглолт дуусны дараа Леди Ревен хүндэт зочдтойгоо биежлэн уулзах хүсэл тавьснаар манай хоёр тусгай өрөөнд хүлээхэр болд. Купер ч энэ хооронд цагдаа нарын холбоог сонсоор байх бөгөөд цэнгэлдгээс гарч байгаа эрэгтэй хүн болгоныг шалгаж ерөнхийдөө бол мэдэгдэхгүйгээр тэндээс гарах ямар ч боломжгүй болсон гэдгээ олж мэд. Булан шахууснаа ойлгосон халуурчин эцсийн арга хэрэглэж Леди Ревен дээр төхөж очиод тусдаан уулзаж байгаад би бол цагдаа нарын хайгаад байгаа алуурчин мөн гэж хэлдэг. Тэгээд нууц орондоо хорж байгаа нөгөө нөхрийн бичлэгийг үзүүлээд хэрвээ чи бидэнд туслахгүй бол би түүнийг нэг товчлуур дараад л хороо чадна. Энэ хүний амьдрал одоо чамаас хамаарна гэж хэлснээр дуучин бүсгүй цоврал алуурчин туслахаар болдог. Тэд эхлээд тусгай зочдын хаалгаар баахан цагдаа нарын хажуугаар өнгөрч дараа нь ямар ч шалгалтгүйгээр лимузин суугаад гараад явчих. Энэ хооронд доктор Грант хаалган дээр зогсчихсон хүмүүсийг нүдэрийн тоолоод зогсож байдаг. Леди Ревний машин цэнгэлтгээс хангалттай холцсны дараагаар Купер охиноо дагуулад тэндээс буух гэж байтал дуучин бүсгүй гэнэт би танад очиж болох уу хэмээн Райлигаас асуув. Цуврал алуурчинд энэ сэдв нэг их таалагдахгүй байгаа учраас үнэхээр баярлаж байгаа охиноо хараад тэр яаж ч чаддаг. Ер нь бол атсан шалаанд орж байгаа юм л та. Нэг бол гэрийнхээ хаягийг мэдэгдэн, нэг бол охиноо баярлуулан гомдо. Ингээ төд хөдөлгөө тансыг хар лимузин ноён Куперийн гэрийн гадаад төхөж ирдэг. Байшин дотроос манай залууг ихнэр Рэйчел хүү логныгаа дагуулад зочноо өгтөн. Гэрт нь ороод тэд оройн зог хамтдаа барьж тоглолтын дээр алуурчин хайж байсан далаар уучин бүсгүй ярьж эхэлдэг. Тусгай албаныхан алуурчны нэг нуучнаас Ревний тоглолтын 2 тасалбар авсан баримт олсон бөгөөд энэ баримтаа тэд нэг нууц мэдээлэгчээс авсан талаар дүрдэн. Тэгээ зогсохгүй алуурчны хар зургийг цагдаа нар гаргачихсан хайж байгаа. Тэр хүүхэд байхдаа ээжтэйг нь тааруу харилцаатай байсан. Яагаад гэвэл алуурчны шинж тэмдэг нь багадаа илрээд эхэлсэн учраас энтергээд амаа олохгүй жалчиж байтал өөрийнхөө тухай сонсож залхсан Купер одоо би таныг гэрт чинь хүргээд өгье гэж хэлдэг. Дуучин бүсгүй хариуд нь цаг сунгаж тэдний гэрт байсан төгөлдөр хуурыг хараад өнөөдөр дуусан дуугаан Райлитэй хамт тогломоор байна гэж хэлдэг. Ингэснээр Купер тэдний бичлэгийг хийж нөгөө хоёр дуугаан дуулна. Үүний дараа дуучин бүсгүй зураг даруулмаар байна гэж хэлээд Куперийн утсыг бараг л булааж яваад селфи хийсэн бол. Тэгээ хурдхан 0 ормоор байна гэж хэлээд утсыг нь барьсаар тийшээген ороод хаалга дотроосоо дүгжин. Алуурчин гэрийнхнийхээ хажууд өөрийн жинхэнэ дүр төрхөө гаргалгүйгээр ээлдгэр утсаа нэг л удаа нэгтэг. Бүсгүй үүний дараагаар Спенсертэй холбогдож чадан яг ямар газар түүнийг хорж байгаа талаар асуух. Нуурсан арслангийн хөшөөний хажуудах цэнхэр хаалгатай байшинд байгаа гэж өнөөх нь хариулна. Леди Ревен үүнийг сонсоод өөрийн
хаяг дээрээ стримээ асааж өнөөх цэнхэр хаалгатай байшинг олоод Спенсерт туслахыг хүмүүсээс гуйдаг. Тэгээд тэр өөрийн жолооч руугаа бас бичиж цагдаад дуудаарай хэмээн гуй. Хэсэг хугацаа өнгөрөхөд Купер нойлын хаалгыг гаднаас нь онгойлгодог. Гэрийнх нь ягаад ч юм бэ хажууд нь байхгүй байгаа гайхсан хүүхэн хайцсныг нь асуувал дээд давхарт гаргаад төгчгсөн гэж хариул. Өөрийнхөө дараа тэр уцаан шүүрч яваад хорох гэж байсан Спенсерийг нь суллаад явуулчихсан байгааг олж мэддэг. Ингээ Куперийн уур үнэхээр хөөрч бүсгүйг Спенсерийн хоронд аваачиж хорохоор доошоо гараж руугаа бууж машиндаа суулгана. Ингэхдээ тэр өөрийгөө энгийн биш өвчтэй халуурчин гэдгийг хүлээн зөвшөөрч хизээ нэгэн цагт амиа хорлох болно гэж хэлдэг. Гадаа хаалгаа онгоолгоод тэндээс хөдлөх гэж байтал үүдэнд нь юу болоод байгааг ойлгохгүй байгаа үнэхээр хайжсан эхнэр хүүхдүүд нь зогсож байна. Хамгаа сайртай гэр бүлээ айлахгүй тул дуучин бүсгүйг тавьж явуулаад цагдаа нар эрхийг тайван хүлээх л дөөндөлдөг. Тусгай албаныхан тэнд ирсэн дайруудаа Куперийн гэр бүлийнхнийг хамгаалтанд авч дуучин бүсгүйг машинд нь суулгана. Тэгээд байшин руу шуудал дайрч ордогч аль хэдийн нууц гарцаар зугдаасан алуурчны гутлын мөрийг л тэндээс олдог. Дуучин бүсгүйч гэрлэг байрна. 10-20 минут чигээрээ явж байгаа түүний тансаг машин гинэт зогсдог. Юу болов яав ийв гэтэл тусгай албаны хувцастай жолоочийн оронд манай алуурчин сууж байх нь тэр. Тэгээ шууд л дуучин бүсгийг суудлаас нь гавлаад өөр нэгэн нууц байрлал уан хөдөлдөг. Замдаа жаахан төгжөөтэй байсан болохоор явгууны гарцсан дээр зогсохдоо зэрэгцэн Ревен цонхоо онгойлгож тэнд байсан хүмүүсээс тусламж хүсдэг. Купер цонхыг нь хааж амждагч дуучин бүсгүй гаваан тайлаад гадаг шагаан аюулгүй газар руу зүгтаачихна. Тэдний араас доктор Грант хүмүүсээ дагуулад төв дуудалгүй ирдэг. Машиныг хөдлөхгүй тулд тэд дугуйг нь буудаж хідэн талаас нь бүслээд бууж өгөхийг чангаар шаардна. Гэсэн ч ямар ч хариу үйлдэл дотроос нь олж хардаггүй болохоор жолоочийг гаднаас нь буудаад хаалгыг нь онгойлгож үздэг. Купер өөрийнхөө орон чихмэл тоглоом үлдээгээд Ревений зурагтай юудэнтэй замсыг өмсчихсөн холоос тэднийг хараад зогсож байна. Тэгээд ажиллагаа дуусах үеэр тэндээс олдог. Үүний ард түүний эхнэр Рэйчел хүүхдүүдэн ахынх руугаа явуулаад гэртээ эргэж ирсэн байна. Доктор Грант тэднийхээс явахдаа чамайг хамгаалуулахаар 2 цагтаа үлдээлээ шүү гэж хэлдэг. Мэргэжлийн алуурчин хүнд хідэн ч юм байсан ямар ч асуудал байхгүй болохоор гэртээ юу ч болоогүй юм шиг орж ирээд суучихсан байж байдаг. Тэгээд өгтлээ ажихсан эхнэртэйг нь ярилцаж би бүх юма сайн төлөвлөсөн байхад яагаад тэр мө билет худалдаж авсан баримт хөл ургаад гараад ирчихдэг байна хэмээн гасалж эхэлдэг. Рэйчел ч шууд л би чамаа барьж өгсөн юм а гэд үнэ хэлчих. Чамайг сонь үйл гаргаад байхаар чинь би ихэндээ миний хараар тавиад байна гэж сэрсэн. Тэгээд миний хажууд ажлынхаа газрын хүмүүст юу ч болоогүй юм шиг худлаа ярихыг чинь сонсоод чамайг огт мэдэхгүй юм байна гэдгээ ойлгож нэг өрөө араас чинь нууцаар дагаж гарсан. Гэтэл очиод харсан зүйлс маань тэрнээс ч аимшигтэй юм байсан болохоор хүүхдүүдэн бодоод цагдаад мэдээлэл өгсөн гэж тайлбарладаг. Купер хажуудаа заазуур бэлтчихсэн эхнэрийн хороохтон бэлдээд хувцаанд цус болохгүй тулд цамцаан тайлж тавь. Рэйчел харин өөртөө цаг ойчхын тулд окно тоглолт үзээд ирснийг нь тэмдэглэж бэлтгэсэн тортны хэсгийг түүнд санал болгодог. 0-13 насны хүүхэдтэй, дүүтэй хүмүүстэй гоё мэдээ дуулгая. Superstars гэж супер карт гарчихсан байна. Энэ картын дотроо яриатай, дататай, Mobile Legends-ийн 55 Diamond-тай аав ээж үдчихсэн бас бэлэгтэй. Ингээд болоогүй энэ картаар зингэлсэн хүүхдүүд Grammy-ийн Special Box-ын төлөө өрсөлдөх болно. Зөвхөн 100 хүүхэд авах боломжтой Superstars карта Mobicom-ийн аппликейшнээс аваарай. Алуурчин залуу нэг их юм бодлогүй түүнээс намсаж дуустал нэгдэгч өөрийнх нь цүнхэн дотор байсан хар тамхи тэр дотор нь орчихсон байгаа гэж төсөөлөөчгүй байна. Хэсэг хугацааны дараа Купер хий юм харж нас барсан ээжигээ эхнэрийнхээ оронд олж хардаг. Тэгээ түүн рүү аажмаар дөхөж байтал тусгай хүчнийхэн орж ирээд манай залууг цахилгаан буугаар ухаан алдуулна. Тэгээд гэмтэрхтний гэрээс нь гавалчихсан гаргаж байтал газар тунсан байгаа охиныхоо дугуйг Купер олж хараад би хүүхдийнхээ дугуйг босгоод тавьчих гэдэг хүүхэмээ гуйд. Тэгээд бас Райли дүүтэйгээ хамт гэртээ гэргэж ирээд нулимсан арцаар хайртай аавтайгаан салах ёс хийж явуул. Цоврал алуурчин ачааны машины ард хийж төгжээд саатуулах байрлал угаан тэд хөдөлдөг. Купер замдаа бясалгаж байснаа ханцуунаас охиныхоо дугуйнаас авсан хийгээсээ гаргаж ирээд өөрийнхөө гавыг тайлж камер руу харж инээснээр кино маань дуустав. За энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзлаа. Түр баяртай.